За өнөөдөр хэдүүлээ Dreamy Look-ийг ер нь бол хийж сурах гэж байна. Өнгө тавилт хийдэг ютуберуудын дунд ч юм уу, колористын дунд айгүй их гарч ирдэг лук байгаа. Одоо кинон дээр гарч байгаа синүүд бол ерөөхдөө Dreamy байхаараа хийхдээ дандаа мөрөөдөл ч юм уу те өнгөрсөнд болсон үйл явдлыг ер нь бол Dreamy effect-ээр оруулж Dreamy Look-ийг гаргаж ирдэг. За тэгээд энэ Look-ийг болохоор өнөөдөр миний Power Grade-ийн тусламжтайгаар ер нь яаж хийх вэ гэдгийг бол сурч явна. Тэгээд Power Grade-гүй ч гэсэн энэ хөл Look-ийг ер нь яаж гаргах талаар ерөнхий ойлголтыг бол өгнө. Power Grade-тэй байх тусмаа илүү танд амар ах болно. Dreamy Look-ийн ер нь характеристикуудыг ер нь хараад үзэх юм бол маш одоо юм soft өнгөтэй, контраст багтай. За shadows-ыг үл ялэг нэмж өгсөн. Тэгээд ерөнхийдөө нэг те одоо юм мөрөөдөл донд яваад байгаа юм шиг нэг юм абсурд одоо реалистик байдлаас хамаагүй шал эсрэг тийшээгээ одоо тийм Look байгаа. За мэдээж тэгээ фильм характертай учраас salation, grain орж байгаа. За тэгээ жоохон bloom орж байгаа. За тэгээ soft-тай diffusion одоо фильтр шиг юм орж байгаа. За тэгээд мэдээж өнгөний хувьд болохоор илүү юм фильм чанартай байвал бас зүгээр. Ерөнхийдөө бол хийхдээ хүйтэн тонтой байх юм бол арай илүү их бас зөгцдөг. За тэгээ warm tonтой бас байсан ч болдог. За тэгээд хөвчлэн music видеонууд дээр болон киноны хэсгүүд дээр юу гардаг. За манай Монголд гэх юм бол одоо хэд хэдэн music видеон дээр ер нь бол гарч ирж байгаа. За тэгээд өнөөдөр тэгэхээр хэдүүлээ яаж энэ Dreamy Look-ийг гарах вэ гэдэг туториалыг үзье. За энэ өнөөдрийн миний дүрс маань болохоор яг Ari дээр бичигдсэн тест дүрс байгаа. Энэ тест дүрсийг онлайнаар хаанаас ч хамаагүй татаж авч болно. Хамгийн ихэндээ болохоор өөрийнхөө Power Grade ингээд оруулчихж байгаа юм. За энэ дүрс маань Ari-гаар бичигдсэн учраас ер нь бол color space transform гэдэг хэсэгтээ түлээ S logo болуулаад Ari-г нэгдэг ч гэсэн. За тэгээд одоо уг дүрс маань Ari log C 3 дээр бичигдсэн Ari white gamut 3 гэдгийг сонгож өгнө. Input color space дээр нь бол Ari white gamut 3, Ari log C 3 гэдэг одоо энэ color space gamma хийж байгаа. За тэгээд хөрвүүлэхдээ DaVinci white gamut руу мэдээж хөрвүнэ. За тэгээд output color space дээр болохоор энэ rectangle noise гэдэг энэ хэсэг рүү ороод за DaVinci white gamut-аас мэдээж буцаад rectangle noise gamma 2.4 рүү буцгална. За тэнгууд манай энэ үндсэн одоо look маань ер нь бол суурин тавигдчих гэсэн үг. Нөгөө нэг би яриадсэн шүү дээ. Fundamentals буюу одоо манай суур маань color space-аа хийж өгнө. За хэрвээ та энэ Power Grade-ийг ерөөхдөө бол яаж ажиллахыг нь мэдж байгаа гэж одоо төсөөлөд би энэ одоо өнгөнүүдээ бол тавьж байгаа шүү. Тэгэхээр тэн дээр бас анхаараарай. Тэгээд хэрвээ энийг мэдхгүй байгаа бол энэ өмнөх бичлэгүүдийг ер нь бол үзсэн зүгээр. Одоо ямар степээр яаж явах хэрэгтэй гэдгийг бол энэ бичлэгний доор description дээр бол би үлдээсэн байгаа. Тэгэхээр тэр хэсгийг ороод үзсэн дээр ах. За тэгээд white balance, exposure, white balance, saturation тэгээд contrast гэж байгаа. За тэгээд мэдээж exposure-ыг бол харж агаад parade гэдэг хэсгээс хараад за нэг иймэрхүү харах уу ер нь байж хата зүгээр. Энэ Look-ны өөрөө онцлог нөх юм бол арай dark талдаа хүйтэн тонтой байвал бас илүү гоё зүүн орж өгдөг. За тэгээд scope харж агаад би ерөөхдөө нэг 640 хавцаа max-та 768-аар ер нь ингээд хязгаарлаад өгчөж байгаа гэсэн үг. Exposure-ыг. За тэгээ white balance руугаа ороод за энэ дээр дахиад нэмээд буцаж орж ер нь баг өөрчлөлтүүдийг хийх учраас бүр мөсөө орхихгүй. За одоохондоо бол ингэж болчихж байгаа. За тэгээ white balance бол vector scope-оос харна гэсэн үг. За vector scope-ийн ерхий гол хэсгээр манай white balance маань таарж байгаа учраас нэг амар сүртэй өөрчлөлт яах юм те 6500 дээр нь байлгах чи гэсэн үг. За тэгээд тинтээ бас мөн ялгаагүй ингээд өөрчлөлт өгөх юм бол ингээд янз янзаар өөрчлөгдөж байгаа. Гэхдээ миний бодлоор жоохон дээшээ өргөчих юм бол арай нэг баланслж байгаа юм болоо гэж харж байна. За одоо saturation. За saturation-ы болохоор color space-ийн HSV-ийг тааруулсан байгаа. Тэгээд channel дээр 1.3-ын унтраагаад 2 дахь S буюу saturation хэсгийг үлдээсэн байгаа гэсэн. За энэ яадаг вэ гэхээр илүү subtractive saturation буюу одоо таны saturation-ыг exposure янз бүрийн өөрчлөлгүйгээр зөвхөн saturation-ыг л өөрчилж байгаа гэсэн. За энэ Look-н дээр болохоор ерөөхдөө saturation арай бага.
За нэмээд үзэхэд ер нь бол ямар шиг өнгөнүүд байгааг бол энэ дүрсэн дээр харж болно гэсэн. За saturation нь бол бага байх тусмаа илүү одоо өнгөний маань одоо лукны маань онцлог нь илүү гарч ирнэ гэсэн. За тэгтээ одоохондоо ингээд тэг дээрээ байжиг. За гамма эмогийн аль нэгэнд нь бол өөрчилж болно. Миний хувьд бол гений нь бол жоохон ингээд багасгацсан байгаа. За 0.93 те 7-оор багасгасан. За тэгээд энэ бол тусдаа DCT бол ашиглаж болж байна. За тэгтээ энэ бол илүү нэмэлт зүйлд орно. Өнөөдрийн хэмжээнд бол жоохон basic те энгийн юмнуудыг бол харж болно. За контрастыг болохоор энэ слайдраар 0.336 гэж хийгээд ер нь бол тааруулцдаг. Pivot-н дээр 0.336 тэгээд контрастн дээр 1.150 байвал ер нь арай контраст нь жоохон нэмээд өгч байгаа гэсэн. Primary-саа болцсон одоо илүү фильм чанар руу орж өгнө гэсэн үг тий. За фильм чанарын дээрээ төвшөөгөө орох юм бол ийм нөөднүүд бол одоо байж гин. За тэгээд энэчнээс glow-ийг дэмж болж байна тий. Энэ бол одоо энэ desaturated soft look-н дээр бол маш хэрэгтэй хэсэг одоо миний power grade-н дээр байдаг бас нэг нөөдүүдийн нэг compact нөөд тий. За дотроо болохоор ийм хоёр нэмэлт юмнууд ороод өгсөн байгаа. За тэгээд promised хэсэг дээр бас ер нь soft look-ийг илүү нэмээд өгч гэсэн үг. Promised ягаад энэ promised гэж нэрсэн бэ гэхээр тийм фильтр гэдэг. Тэр фильтрийн одоо look-ийг мимиклж яс дотор нь нэлээд юмнууд өөрчилсөн. За тэгээд энэ хоёрыг хамтд нь нэмж өгснөөрөө илүү soft, dreamy одоо нөхцөл байдал үүснэ гэсэн. За тэгээ мэдээж би энэ дээр юу нэмэх вэ гэхээр би density-г бол өөрчилнө. За бусдуудын ингээд нэг амар дуртахгүйгээр яг хэрэгтэй юмнуудад дуртаад явчих тий. За тэгээд density өөрчлөөд density-г бол жоохон нэмж өгсөн. За тэгээд мэдээж bleach bypass-аас жоохон нэмээд өгч тий. Энэ дээр илүү 0.15 илүү dark болгож өгч гин гэсэн үг. За тэгээд shadow-а янзлах үгүйгээ бас ер нь шийднэ гэсэн үг. За би shadow-г бол нэг амар тэг сүртэй янзлахгүйгээр жоохон тодруулаад хайчих гэж бодож байна. За тэгээд манай фильм lab хэсэг маань ингээ болчихж байгаа. Одоо үүний араас яг лата зааж өгнө гэсэн. За латан дээр болохоор за луг гаргалтыг илүү ер нь бол ямарч байж болно. Гэхдээ тухайн латныхаа одоо онцлогоос хамаарат ямар луг гаргах гэж байгаас хамаарат латыг бол янз бүрээр өгч болно. За миний хувьд болохоор Odix-ийн 8134 Print Lab-ийн 8134 өгж болж байна, 23 өгж болж байна. Гэхдээ тухайн одоо өгч байгаа лат маань илүү хүчтэй харагдаж яг дээр нь ховор их дээр хүчтэй харагдаж байгаа учраас 0.2 дээр тааруулж өгөө тгээ харж болно гэсэн. За тэгээд ингээд харангууд илүү юм хуучны жимшигтэй байж болохоор байна. За эсвэл бүр юм энгийн desaturated цагаан луктай бас байж болохоор байна тий. За одоохондоо бол лата бол түр ингээд алгасчи. За энэ хоёр сонирхолтой юм хэсэг байна. Soft skin гэдэг энэ хэсгийг энэ бол нээж өгснөрөө одоо яг энэ хэсэг шиг тэг glow promised хоёр шиг яг primary-гийн өмнө skin-ийг нь янзлаад өгч байгаа гэсэн. За тэгээд энэ дээрээ яг хэвэл soft skin-ийг хасах 15 болгоод ер нь бол өөрчилж болно. Тэнгүүд арсны хэсгийг бол нэлээд soft болгож байгаа. За тэгээд сонгож байгаа хэсгүүд маань одоо энэ хэсгүүд байна тий. Энэ хэсгийг болохоор арс болон одоо тэр хойтлын бор хаалганы ер нь бол зарим хэсгүүд ер нь орж байгаа даа бас зүгээр идэг. За тэгтээ мэдээж зөвхөн одоо арсыг сонгож болно. Эсвэл бүр хойтлын юуг нь бас авчиж болно. Миний тохиолдолд болохоор би бол аль аль нэг жоохон оруулаад ерөөхдөө нэг амар хитрхээ өөр байхгүйгээр зүгээр хажууд нь гоё ингээ гаргаад өгчөж байгаа. За тэгээд доотлын хэсэг бас их сонирхолтой. За би шинээр нь хийж үзүүлье. За энэ ингээд mid деталийг бол ер нь бол илүү blurry болгоод 100 дээр нь тулгаа тавьсан байна. За тэгээд одоогийн харагдаж байгаа байдлаас илүү одоо гүнзгий, илүү soft, илүү юм dreamy lookтэй байлгахын тулд одоо энийг нэмж байгаа гэсэн үг. Гэхдээ зөвхөн mid detail байх нь хангалтгүй өөрөө. Яаж илүү soft, илүү гоё оруулж өгөх вэ гэхээр add matte гэдэг маус хоёроо дараад add matte гэдэг хэсгээр энэ клипнийхаа юг заагаад өгч байна гэсэн. За тэгээд клипний доор
нэг юм шинэ нode гарч ирээд энэ нодоо хойдлынхаа энэ хэсэгтэй холбоодог. За тэнгууд одоо энэ миний одоо харж байгаа хэсэг маань юу яаж байгаа гэхээр зөвхөн highlight хэсгэн дээр хэсгийг нь тодруулаад өгч чинь гэсэн үг. Сонгож чинь гэсэн үг. Нэгэсэнд одоо масклах юм уу тий. Зөвхөн highlight хэсгэн дээр soft glow одоо soft юм diffusion нэмж өгснөөрөө тухайн дүрс маань илүү бүр юм маш soft болж гарч ирнэ гэсэн үг. За тэгээд энийг мэдээж 100 байж болохгүй бас 50 байлгаж болно. Энийг хүчээ өөрсдөө ингэ тааруулна гэсэн үг. За миний хувьд болохоор нэг бас хитрхи ингээд 100 дээр тааруулчих юм бол амар хүчтэй л үг болчихно тий. Одоо бол нэг diffusion нэг 50 mAh дээр байсан хагаслаад орчих юм бол арай илүү зөөлхөн гоё харагдчихаа гэсэн. За тэгээд ингээ болчихж байгаа. За одоо хамгийн сүүлийн step дээр нь юу нь бол fix texture хэсэг дээр нээж өгөөд за энэ чинь цаанаасаа halation орсон байна, denoise орсон байна, RE tone орсон байна. Тэгээд мэдээж prism blur ч юм уу гэх нэмэлт ингээд юмнууд ороод ирж байгаа. За halation дээр болохоор би 0.6 байвал дэжгүй орж ирж болно гэж бодож байна. За тэгээд RE tones-ыг бол нээгээд өгснөөрөө одоо зарим өнгөнүүдийг компрессдод одоо энэ color checker дээр харж байгаа л тий. Зарим өнгөнүүдийн одоо энэ лумаг ер нь бол нэлээд доошо буулгаж өгч байгаа гэсэн. За ингэснээрээ илүү density нэмэгдэнэ. За тэгээд манай ерөөхдөө одоо энэ look-ны маань яг мөн чанар руу илүү ойртож юм гэсэн. Илүү desaturated, илүү одоо RE-гийн гаргадаг өнгөтэй ойролцоо болж ирнэ гэсэн. За тэгээд энэ ногоон кактусны өнгийг бас нэлээд сайн анзаарах юм бол тий. Өөрчлөгдөж байгааг анзаарч болно. За тэгээд нэмэлтээр radial blur байж болно. За эсвэл одоо энэ radial blur-ны илүү одоо юм тойроод нэлээд юм стилистик одоо линзний чанарыг бол нэмж өгдөг байгаа. За эсвэл prism blur-ос байж болно те. За өөрийнхөө хүснээрээ blur-аа бол ингээд орлоод өсч болно гэсэн. За тэгээд ингээд манай desaturated look маань ингээд ороод ирж байгаамаа. За хэдүүлээ яг юу хийснэ одоо дахиад нэг ухраагаад нэг харчээ те. DaVinci White гамутаасаа color space transform-ыг зааж өгсөн. За тэгээд Reclon Zeus дээр бас DaVinci White гамутаасаа Reclon Zeus gamma 2.4 гэдэг зөв output руу гараад өчөж байгаа. За тэгээд дараа нь primary-саа өөрчилсөн, exposure янзлсан, white balance-аа өөрчилсөн. За тэгээд subtractive saturation-ыг бол gain-ээс нь бол нэлээд багасгасан. За тэгээд contrast-ыг бол ер нь бол pivot-ийн тааруулаад contrast-ыг нь бол жоохон нэмж өгсөн. За тэгэхээр дахиад барыг нэмсэн ч болохоор байна те. Гэхдээ энэ look-ны маань одоо онцлог нь баг contrast-ын дээр илүү сайн ажилтдаг гэж ярьсан учраас contrast-ыг бол нэг амар сүртэй нэмэхгүйгээр 100-ны хэд дээр нь одоо 100-аар нэмээд тааруулсан нь ер нь зүгээр ах. Bleach bypass node-ыг нээж өгсөн. 150 дээр оруулсан. За тэгээд shadow-ыг болохоор 0.5 дээр засаад өгсөн байна. Тэгээд хамгийн сүүлд нь fix texture нэмээд halation нэмсэн. Гэтэ энэ дээр бол нэг сайн харагдахгүй байх шүү байна. За тэгтээ ингээд ерөөхдөө бол бүх одоо дүрсэн дээрээ би halation бол оруулчихдаг. За тэгээд RE tones бол мэдээж оруулж өгсөн. Тэгээд radial blur асаацсан байна. За тэгээд soft skin-ыг энэ нодон дээр нэлээд гоё оруулаад өгсөн. За хитрхи пластик болох гэдэг л дээ. Энэ soft skin-ийн бол ер нь бол ингээд пластик байлгахгүй тулд ер нь бол баг дээр нь байлгаж ивэл бас зүгээр. За тэгээд мэдээж key matte нэмээд key matte дээрээ highlight хэсгийн дээ. Маш soft юм. Mid detail-ыг хасах 50 руу оруулж өгсөн байгаа. За тэгээд style grab хийгээд screenshot хийгээд авчна. За тэгээд энэ өнгө тавилтаа яг софтлохгүйгээр за зүгээр энгийн өнгийн тавиад баланслаад лук гаргахгүйгээр маш цэвэрхэн лукийг бол энэ дээр гараад өгсөн ба. Энэ дээр болохоор хэдүүлээ илүү юм desaturated soft look-ыг хийсэн гэсэн. Энэ хүү look маань илүү одоо warm tone-тэй байх уу, хүйтэн tone-тэй байх уу гэдгээ хэдүүлээ өөртөө шийдэх болно. Тэ ер нь бол хөвчлэн хүйтэн tone дээр тэ soft look-тэй байх юм бол арай илүү бас дайггүй харагдаж болдог. За ингээд soft look-ыг ерөөхдөө бол
ингэж гаргасан байгаа. За тэгээд энэ бичлэг маш богино боллоод айгүй ойлгомжтой байсан байх гэж найдаж байна. Тэгээд дараагийн бичлэгэн дээр ямар луг гаргамаар байгаа ер нь харахыг хүсвэл комментэн дээр тэр луг гэж бичээд өгөөрэй.